Одооны тестэн дээр байгаа шүү дээ. Мэдхгүй бол гайхалсан хүмүүс. Энэ шүү дээ. Биеийн инерт чанарын хэмжээр түүнийг хэмжих нэгтгэсэн байгаа. Тий. Тэгэхээр чинь нөгөө хэмжигдэхүүн нь юу юм? Масс. Тий. Тэгээ энэ массыг тэмдэглэх үсэг нь эм. Хэмжих нэгжин гэхлээр энэ юу юм? Энэ болохоор нэгж. За тэгээ сая денс гэсэн шүү дээ. Одооны тестэн дээр л орж ирж байгаа. Денс тэгэхээр физик хэмжигдэхүүн чинь энэ тэмдэглэх үсэг хэмжих нэгж тэгээ хэмжих багаж өшөө юутай байдаг нь томьёотой байдаг. Энэ өөрөө үгдээс ганц. За 3 дээр бодлоор нуйтны 2 ба 3 дугаар хууль динамикийн тэгшлэлийг сонгосон. За тэгэхээр энэ нь нуйтны 3 дугаар хууль. Энэ яг биш байгаа. Нуйтны 3 дугаар хууль юу гэж намаа хараад. Нуйтны 3 дугаар хууль юу гэж вэ? Хоёр бие нэг шулууны дагуу тэнцүү хэмжээтэй эсрэг зүг бүтсэн байна. Тийм учраас энэ 5 дугаар хууль биш болчихж байгаа. За дараа нь 2 дугаар хууль гэсэн. Тэгэхээр 2 дугаар хууль нь яг 2 дугаар хуулийн үндслэл маань өөрөө энэ. Бид хурдтгал үүсэх шалтгааныг судлаа. Энэ болох дээр 2 дугаар хуулийн мөрдлөгөө гэж хэлдэг юм. Энэ болох дээр үе хүндий хүч буюу биеимж. За энэ дээр нуйтны 1-р хуулийн дээр тэр нэг Маслер нуйтны 3 дугаар хууль байсан юм чинь одоо яг наа чинь F1 тэнцүү сүрэг F2 гэсэн шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр ингэ бичих юм бол энэ юу вэ? M гэдэг юм. M1 тэгээд A1 тийм үү? Гүйт бүтэн өгүүлбэр. Хоёр бие харилцан үйлчлэлцэхтэй мастыгаа 3 хамааралтай хордтгалтай. Энийг механикийн үндслэл гэдэг. Механикийн үндслэл буюу үндсэндээ энэ ч одоо 3 дугаар хуулийн дээр хордтгалтай. Сая энэ дээр байгаас тээ. Энэ чинь нуйтны 3 дугаар хууль шүү дээ. Энэ тийм үү? Энэ 2 дугаар хууль гэсэн шүү дээ. Энэ хоёрын нөгөө юу мөрдлөгөө эндээс энийг болчихно шүү дээ. Тэгэхээр за сая тэр юу хэлсэж тараад жинхэнэ 2 дугаар хууль чинь энэ яг тэгэхээр 2 дугаар хууль чинь энэ харилцан үйлчлэлийн биеийн олж хурдтахын тухай судалдаг байхгүй юу? F тэнцүү M гэж гэхээр тэр хурдтгалыг олох гэд ямар үйлчлсэн тэрийг наваа. За тэгэхээр хүч гэж юу юм гэсэн бас ойлголт энд бас давхар бичүүлээ. Энэ Монгол дээр юм. Тэгэхээр энэ биеүүдийн харилцсан хийлдэг вектор хэмжигдэх хүн болон илэрхийлдэг вектор хэмжигдэх хүн. Вектор хэмжигдэх хүн. Би сумын зур. За эндээс энэ хурдтгалыг зөв илэрхийлэх томьёо юу гэсэн. За тэгэхээр нэг ч хугацаанд хурдны өөрчлөлтийг хурдтгал гэнэ гэсэн. Тэгэхээр за энэ яг нөгөө дэх үеийн юу учраас энэ драйв гэж юм байна уу? Тийм. Дэх үеийн юу учраас одоо эндээс энэ хурдтгалыг байна шүү дээ. Та 12 дугаар ингэ чинь хурдтгал тэнцүү хурдны өөрчлөлтийг хуваах нь хугацааны өөрчлөлт. Тэгээ энэ чинь хугацаанд хуваах дээр уламжлал болоод байгаа шүү дээ. Тийм биз? За тэгээ эндээс энэ зөв томьёо, энэ хоёрч зөв томьёо, энэ гуравч зөв томьёо. Одоо 3 биш нь. Зөв тийм. Дөрөв биш 5 зөв томьёо шүү дээ тийм. Гэхдээ яг нэг тодорхойлолтод тохирсон томьёог гэвэл нь үндсэн томьёог айлуулж таарах. Нэгдэх болж таарах юм шүү дээ. Тийм.
Тэгэхээр их биеийн хурдтай харилцан үсээс ямар хамааралтай вэ гэж. Шууд. Тэгэхээр энэ харилцан үйлчлэл гэдгийг юу гэж ойлгох гээд хүч гэж ойлгох гэж. Тэ? Энэ бол юу юм? Хүч юм аа. Дэлхийн бол үлснээс хамаарах. Тэгэл хэдгээр хууль. Нойтны 2 дугаар